110 Япон улсын Цукуба их сургуулийн багш судлаачид Улаанбаатар хотын хүрээлэн буй орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийж байна. Судлаачдын үзэж байгаагаар нийслэлийн нийт газар нутгийн 60% эзэлдэг, оршин суугчдын 40% амьдардаг гэр хорооллын орчныг юуны өмнө ногоон байгууламжтай болох ёстой гэж үзлээ. Гэр хорооллын айлуудын 175 мянган задгааж орлон дулааны улиралд борооны усанд хальж хөрсийг гэмтээдэг. Харин өвлийн улиралд газрын хөрсийг үнсээр хувцдаг нь хөрсний бохирдлыг үүсгэж байна. Гэмтэж дөрөөцсөн хөрсийг ногоон ургамал ургах хэмжээнд сэргээхийн тулд 50 гаруй жилиг шаарддаг. Тиймээс ногоон байгууламж байгуулах ажлыг гэр хорооллоос эхлэхийг зөвлөлөө. Хөрсний бохирдол гэдэг бол тэр тухайн хөрсийг яаж хэрэглэхээс хамаарат хүний биед янз янзын эсрэг нөлөө үзүүлнэ. Жишээлбэл гэхдээ хөрсний бохирдол гэдэг нь зөвхөн хөрс бохирдоод дуусахгүй, тэр чинь доогуура нэг хөрсний устай холбогдож байгаа. Хөрсний устай холбогдож байгаа гэдэг маань бороо ороход ч юм уу ус урсаад явдаг. Цаашдаа хөрсний ус маань бидний эргээд ундны ус болж байгаа тийм. Тийм утгаараа тэр усыг хэрэглэхэд хэрэглэснээр дамжуулаад бидний биед сөрөг нөлөө маш их тийм нэг бохир элементүүд хоримтлагдчихэдэг. Тэрнээс болоод хүний эрүүл мэндэд муугар нөлөөлнө гэж үздэг. Хэдийгээр Улаанбаатар хотын ногоон байгууламж нэмэгдэж байгаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа боловч яг энэ маань хүндээ тэгш хүрч байгаа талаас бол харилцан адилгүй байдаг. Ихэнх ногоон байгууламжийн тордлогын арчилгаа нэмэгдэлт маань хотын барилгацсан хэсгүүдээр нэлээх явагдаж байгаа. Гэр хорооллын хувьд бол энэ маань харьцангуй бага хэмжээнд. Хөрсний бохирдол нь газрын гүний усыг бохирдуулдаг, мөн олон төрлийн халдвар төвчин үүсгэх хүсвэр болдог учраас ногоон байгууламж чухал гэдгийг сануулсан. Улаанбаатар хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1 саяас дээш хүн амтай хотуудтай харьцуулахад 5 дахин бага байгаамаа. Ер нь энэ судалгааны үр дүн болон Японы туршлагыг харж байхад хүрээлэн буй орчны асуудал гэдэг нь богино хугацаанд шийдвэрлэх юм боломжгүй асуудал гэдэг нь. Жишээ зарим хотуудын асуудлыг харах юм бол 50 жил болж ногоон байгууламжаас сэргээж авах хэмжээний. Тийм болохоор Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай. Энэ нь цаг Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги гэдэг одоо Азийн сантай хамтарч боловсруулж байгаа. Бид нар 2030 он хүртэл Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги боловсруулахдаа энэ урт хугацаанд ямар асуудлуудыг ямар арга замаар ямар хөрөнгийн их усрээр шийдэх вэ гэдэг тодорхой гаргах шаардлагатай гэдэг бас энэ туршлагаас бид нар харж сурж байна. 1940-с 1950 оны хооронд Япон улсын хүрээлэн буй орчны бохирдол үндэсний хэмжээнд анхаарах ёстой асуудал болж байжээ. Тэд үүнийг богино хугацаанд шийдэж чадсан, хамгийн ихэнд хот төлөвлөлтийн ажлаас эхэлсэн гэж төлөөлөгч нар ярьж байлаа. Тэдний зөвлөж байгаагаар Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөх зайлшгүй шаардлага бий гэсэн юм а.